Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Америкийн нэгдсэн улс, Өмнөд Солонгос, Скандинавын орнуудад шивээ чихэр ихээхэн алдаршиж байгаа. За энэхүү чихэр алдарших болсон гол шалтгаан нь хүчтэй бөгөөд юр бусын амттай гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татаж байгаа. За хэдийгээр шивээ чихрийн амт нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа ч гэсэн энэхүү чихэртэй холбоотой тус улсын засгийн газраас явуулсан бодлого нь олон орнуудын хувьд суралцах сайн жишээ болж байгаа гэдэг нь харагдаж байгаа юм. За шивээ чихрийн хувьд бөөрөлцгөн, чихэр өвс, нимбэгний давс, шоколад тэр байтугай авокадотой чихрүүдийг хүртэл үйлдвэрлэсэн. За сүүлийн үед бол эдгээр орнуудад эрэлт нь өндөр байсан учраас намрын улиралдууд шивээд чихрийн зарим хангамж нь дуусаж байсан удаатай юм байна. Oracle Competitor Snacks-ийн бүрэн эзэмшлийн Bubs Candy компани зүгээс тоглоомтой чихрээрээ алдарсан TikTok тренд, за мөн YouTube-ийн амтлах туршилт, инфлюенсерүүдийн эрэлтээс шалтгаалan Yokoleon нэртэй хотод төвтэй тус компани чихрийн эрэлт нь 2024 онд нэмэгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын үндэсний чихэр үйлдвэрлэгчдийн холбооны мэдээснээр шивээ чихэр 2024 онд Америкийн нэгдсэн улсад 54 тэрбум $50 шивээ чихрийг зах зээлд борлуулж чадсан байна. Шивээ чихэр нь Америкт түгээмэл байдаг Red 40 нэртэй нэмэлт бодис ашигладаг амд оруулахтай ихэвчлэн байгалийн жимсний хандыг ашигладаг. Өндөр фруктоз, эрдэнэ шишний сиропын оронд жинхэнэ чихрийг ашигладаг гэдгээрээ эрүүл мэндэд арай тустай гэдгээрээ олон нийтэд танигдж эхэлсэн. За харин шивээд улсын хувьд чихрийг хүний биед хор багтай болгох тэмцэл нь олон жилийн түүхтэй юм байна. 1950-ад онд шивээдийн засгийн газар шүдний цоорлыг бууруулах зорилгоор хүүхдүүдийг 7 хоногт нэг өдөр чихэр идхийг уриалж лаус бурхан буюу нэм гаригийн чихэрний уламжлалыг нэвтрүүлж байсан. Хүүхдүүдийг бүх чихрээ 7 хоногийн нэг өдөр идхийг уриалсан. Эцэг эхчүүд харин хүүхдүүдтэй хандан бям гаригийг хүлээх хэрэгтэй гэж хэлдэг болсон. Төр болон эцэг эхчүүдийн хоорондох нийгмийн чухал гэрээ болсон. За энэ бол нийгмийн инженерийн чухал үр дүнтэй арга хэмжээ байсан. За шивээдийн хоолны түүхч доктор Ричард Телстром хэлэхдээ энэ арга хэмжээний үр дүнд шивээдүүдийн дунд шүдний цооролт багассан байна. За түүний хэлснээр огт чихэр идэхгүй байх нь хамгийн эрүүл сонголт боловч энэ нь хүүхдүүдийн хувьд төдийлөн хэрэгжих боломжгүй. Тийм учраас чихрийг тааруулж хэрэглэх, байгалийн гаралтай, орц найрлагтай чихрийг ашиглах нь шүдний цоорлоос сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа. Шивээдийн соёл үнд зүйлийн талаар судалдаг судлаач Софи Триксведен Тивогийн хэлснээр шивээдийн ангаах ухааны байгууллагууд улс орон хөгжихийн хэрээр шүд цорх өвчний тохиолдолд нэмэгдсэнийг олж тогтоосон. За үүнийг хязгаарлахын тулд 7 хоногт нэг удаа чихэр идэхийг зөвлөж эхэлсэн. За шивээччүүдийн хувьд төртөө маш их итгэдэг учраас энэ хандлагыг шууд дэмжиж тэдний хувьд чихрийг зөвхөн бям гарагт идэхээр хязгаарлах зөвлөгөөг дагаж эхэлсэн байна. За энэ бол цаашдаа төрдөө итгэдэг байдал нь энэхүү нийгмийн инженерчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх гол түлхэц болсон гэж үзэж байгаа. Шивээдийн энэ уламжлалаас суралцах зүйл бусад орнуудад их байдгийн байна. За тухайлах юм бол хүүхдүүд бям гарагт чихрээ хүснээрээ идэхийн тулд 7 хоног тутам төсвөө гаргаж төлөвлөх явдлыг нь урамшуулдаг. За ингэснээр хүүхэд бага наснаасаа эхлээд бие дааж амьдрах соёлд суралцдаг юм байна. За мөн энэ уламжлал нь санхүүгийн эрх чөлөөг дэмждэг. Хүүхдүүд 7 хоног бүр халаасны мөнгө өгөхөд хамгийн түрүүнд мөнгөө өрдөг зүйлсийн нэг нь чихэр байдаг. За энэ нь бол 1950-ад оноос хойш шивээдэд түгээмэл болсон. За шивээдийн 10 хүүхэд тутмын 7 нь одоогоор 7 хоног тутмын эсвэл сар тутмын тэтгэмж авдаг юм байна. Судалгаанд хамрагдсан 10 эцэгхийн 6 нь хүүхдүүдээ мөнгөнд юунд зарцуулдаг вэ гэдэг талаар ямар нэгэн байдлаар тохиролцсон байдгийн байна. Шивээдийн банкны судалгаагаар шивээдэд 7 настай хүүхдийн 7 хоногийн дундаж халаасны мөнгө нь 20 крон байдаг. Энэ нь бол нийтдээ $2.30 орчим байдгийн байна. За энэ хэмжээ нь 15 наснда 500 крон болж өсдөг. За хүүхдүүдийн хувьд энэхүү халаасныхаа мөнгийг хувцас, найз нөхдөдөө хийх үйл ажиллагаа, гадуур хооллох, кино үзэх зэрэгт зарцуулах нь түгээмэл байдаг. Бага наснаасаа санхүүгийн хариуцлагатай байхыг дэмжснээр цаашдаа хадгалах зуршлыг бий болгодог гэдгийг судалгаа тогтоосон. Шивээдийн банкны судалгаанд хамрагдсан 10 эцэгхийн 7-оос илүү хувь нь хүүхдэд итгэмжийнхаа нэг хэсгийг заримдаа эсвэл үргэлж хадгалдаг гэсэн судалгааны хариултыг өгч байжээ. Дэлхийд даяар ийхүү улс орнуудын ялангуяа өрх гөрүүдийн өр огцом нэмэгдэж байгаа үед шивээдүүд хүүхдтэйгээ бага наснаасаа төсөвлөлт болон хувийн санхүүгийн талаар ярилцах, мөн чихрээр дамжуулан энэхүү үйл ажиллагааг нь төлөвшүүлж байгаа нь олон орнуудын хувьд суралцах сайн жишээ болж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.